За сайн байна уу? Өнөөдрийн зөвлөгөөгөөр амжилтанд одоо хэрхэн хүрэх тухай ярилцах байгаа. За тэгэхээр амжилтанд хүрэх зам бол мэдээж олон зам байна. Гэвч бид нар амжилтанд хүрсэн хүмүүст байдаг нийтлэг одоо сэтгэлгээний онцлогоос суралцах юм бол бид нар амжилтанд хүрэх зам маань илүү бидэнд ойрхон байх гэж бодож байна. За тэгэхээр амжилтанд хүрсэн хүмүүс ямар сэтгэлгээтэй байдаг вэ гэхээр өөрөөс шалтгааллах зүйл дээр тэд илүү төвлөрдөг бол өөрөөс үл хамаарах зүйл дээр бол бага эрч хүч, нерв, цагаа зарцуулдаг гэсэн. За тэгвэл эхлээд бүгдээрээ өөрөөс үл хамаарах зүйл гэж одоо юуг хэлж гин гэдгийг харъя. За өнгөрсөн аль хэдийн болоод өнгөрсөн одоо байхгүй зүйл те. Ирээдүйг хинч хамгаалахгүй цагаан цаас. За бусад хүн юу гэж бодох? За бусад хүний хэлсэн зүйл гэх мэт бусад хүнтэй хамааралтай зүйлүүд биднээс хамаарахгүй гэсэн үг тийм. За мөн бодит нөхцөл байдал. Бодит байдал бол байдгаараа л байна. Бид нар тэрийг сайн муу, сайхан муухай болохгүй гэж хүсснээр бидний хүслээр бол болохгүй. За түүний нэг жишээ бол замын төвчрэл байна тийм. Замын төвчрэл бид нар шийдэж чадахгүй. Ганц хүн. Хувь хүн. За тэгэхээр бид нар эдгээр одоо өөрөөс үл хамаарах зүйл дээр бага цаг зарцуулах юм бол бид нар өөрөөс шалтгааллах зүйл дээр илүү цаг зарцуулж амжилтанд хүрсэн тий одоо хүмүүс бол өөрөөс шалтгааллах зүйл дээр илүү хугацаа зарцуулдаг. Одоодоо төвлөрөх тий өнгөрсөнд харамсахгүй ирээдүй мөрөөдөхгүй яг одоодоо төвлөрөх. За одоодоо төвлөрөхийн тулд ургуулж бодохгүй те олон зүйл бодохгүй. За их зүйл хүсэхгүй, цөөн зүйл хүснэ гэсэн. Хүн бодож юм уу хүсэж юмтай болдоггүй, хийж юмтай болдог гэдгээр те. Бид нар байгаа одоо зүйлдээ сэтгэл ханахгүй дандаа том байшин, том машин те одоо брэнд хувцас гэл ингээл хүсэл бол хязгааргүй. Тийм учраас хүсэл цөөн бага байх тусмаа бид нар илүү өндөр бүтээмжтэй одоодоо төвлөрөх нөхцөл бүрддэг. За дараа нь цагаа юунд зарцуулах бол бидний одоо биднээс хамаарах зүйл тий цагаа ингэж одоо зөв зүйл зарцуулах хэрэгтэй. Одоодоо төвлөрч альва зүйлийг байгаагаар нь хүлээж авах, байгаагаар нь харах, ургуулж бодох биш тий. За бодит зүйлийг нөхцөл байдлыг яг бодитоор нь харна гэсэн. За тэгэхээр энэ ялгааг бид нар харснаар яах вэ гэхээр илүү зөв юмдаа төвлөрч өндөр бүтээмжтэй бол. За тэгэхээр гэрийн даалгаварт нэг юм даалгавар үгүй юу гэхээр та яг одоо амьдрал тулгарч ажил амьдрал хичээл ном одоо юу гэдгийг те тулгарч байгаа асуудлуудаа игнүүлээд бичээрэй. За ямар асуудал вэ? Ямар проблем бэ? Асуудлуудаа игнүүлээд бичнэ. За түүний дараа энэ таны шалтгааллах зүйл мөн үү? Эсвэл тантай огт хамааралгүй тий таны нөлөө бага ийм зүйл байна уу гэдгийг тэмдэглэнэ. За тэгэхээр өөрөө шалтгааллах зүйлээ зүүн талд нь бичнэ. Дараа нь тий за өөрөө шалтгааллахгүй зүйлээ баруун талд нь ингээд ялгаж бичээд маш тодорхой бодлоо ингээд зэгцэлж байгаа тий. Тэгэхээр ингэснээр та өөрөө шалтгааллах зүйл дээр хамаарах зүйл дээр илүү цагийг зарцуулж илүү богино хугацаанд амжилтанд хүрэх боломжтой. За тэгэхээр эдгээр одоо хувь хүний те хөгжил потенциалаа бүрэн ашиглах цагийн менежмент өндөр бүтээмжтэй байх зэрэг нэмэлт юм зөвлөгөө лайвууд ордог. Манай англи хэлний дунд чатны брэнд сургалт байдаг. 100% минималист арга барилаар явагддаг. Англи хэлний хичээлийн хажуугаар нэмэлт юм гоё зөвлөгөө өгдөг. Тэгээ хувь хүний хөгжилд бол маш их өсөлт агц гардаг. Энэ сургалтанд та бүхэн хэрвээ англи хэлний гайгүй суурьтай бол тэ үзчихээс англиар баг зэрэг уншиж ойлгодог бол энэ сургалтанд заавал хамрагдаарай. Манад мөн дараах 4 төрлийн сургалт явж байгаа. Суурьгүй анхан, суурьтай анхан, хэл зүйн дүрм, авиа зүйн дуудлага бүгд онлайнаар явж байгаа. Тэгэхээр энэ брэнд сургалтаар 4 огт ярьдгүй. Тэгээ уламжлалт аргаас залхсан
тэ минималист өндөр бүтээмжтэй англи хэлийг амьдралтаа холбосон хөрсөн дээр буусан сонирхолтой агуулга өндөр одоо үр дүнд богино хугацаанд хүрээгээл манай энэ минималист сургалтуудыг та бүхэн сонгоорой. За тэгээ өнөөдрийн зөвлөгөөгөө энэ үрээд өндөрлөе. Хэрв та бүхэнд хэрэг болсон таалагдсан бол шеэрлээрэй. Тэгээд хэрвээ та бүхэнд одоо таалагдсан бол дараа дахиж одоо ийм контент агуулгууд гаргаж авах юм аа. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.